Сайн байна уу? Танд Буман тарлан төслийг танилцуулахад таатай байна. Төслийг одоо санаачлах болсон гол шалтгаан бол ерөөсөө чанартай мах хэрэглэе гэсэн л одоо энэ хувийн хүслээс л үүдэлтэй. Бид нар ямар мах хэрэглэхийг одоо хүсдэг вэ гэл ингээд өөрсдөөсөө зөвхөн амьдралаас өдөр тутмаасаа ингээд бодъё те. Тэгэхээр бид нар дийлэгтээ ингэж орж ирдэг. Зөөлөн, амттай, шүүслэг, за тэгээ өөх мах нь алгалсан гэдэг. Дийлэнх нь ингэж хэлдэг. Манайх нэг толгоогоо би өгөхөд бэлэн байна гэдэг зүгээр тэр хэлэх биш. Яг эднийхээс авал хамгийн дээр гэдэг тэр үүднээсээ бид нар бас хариуцлагын тогтолцоонд орох хэрэгтэй. Тэгжиж нэг сая нэг одоо гайгүй махад би чамд мах өглөөхөд бол чи эргээд одоо заада наадах чинь их бодлого л тийм тогтолцооны сувгуудыг л бий болгох гэсэн. Ямар одоо гарал үүсэлтэй буюу хаанаас бэлтгэгдсэн, яаж тэжээгдсэн, хаана төхөөрөгдсөн, тэр нь одоо хэр эрүүл ахуйн орчин хангасан машин болон одоо агуулгад хадгалт байсан бэ гэдг нь их хэрэгэлзээтэй тийм мах бид нар бол дийлэгтээ Улаанбаатарч төв суурьнгийнхан бол хэрэгэлдэг тий. Одоо энэ төрлийн махыг бид нэр зах зээл дээрээс өнөөдөр ч гэсэн одоо ингээд дэлгүүр зах оршоо ороод авахд бол айлч одоо үзүүлэлтээр бол одоо шаардлага хангахгүй байдалтай байгаад байгаа. Одоо малчин буюу одоо тэр аж ахуй нь байна уу? Тэд л асуудлаа шийддэг. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бол бид хэд хэдэн зорилтыг тавьсан байгаа. Үүнд бол Улаанбаатар хотын иргэдийг найдвартай өөрийн эзэмшлийн махаар хангагдах боломжийг бүрдүүлэх. Буман тарлан гэдэг энэ төсөл маань бол Монголын зүүн хэсэг тэр дундаа Дорнод аймаг руу төвлөрч байгаад бол онцгой ач холбогдолтой гэж бол миний хувьд харж байгаа. Энэ Буман тарлан төслийнхэнтэй манай сумын сонгож бидэнтэй хамтар байх санал тавьшуулж ярилцж байгаад бас бид бүхэн баярлж байна. Сайн мах гарах одоо хамгийн гол суурь үзүүлэлт бол одоо бэлчээр байдаг. Тэгэхээр бид нар бэлчээрийг анхнаас нь одоо зөв мэрэгжлийн хүмүүсийн тусалцаа оролцоотойгоор одоо зөв төлөвлөлөөд явах нь өөрөө энэ чанартай махыг урт хугацаанд доктортой үнээр бид нэр өөрсдөө хэрэглэх чанартайгаар одоо гаргаж авах одоо энэ нөхцөлийг бол бүрдүүлэх юм байна гэж ингэж тооцсон байгаа. Үхэр сүргийн бэлчээрийн хамгийн гол энэ зүйл ургамлууд нь ихээхэн тархсан байдаг учраас удаан хугацаанд доктортой өгч хамгийн боломжтой гэж хардаг бүснүүдэг. Шинжлэх ухаан, шинжлэх технологи дээр тулгуурласан органик үхрийн махны аж ахуйг бий болгох. Ийм малын гоц халдварт өчнгөө эрүүл бүс бий болгоод тэр эрүүл бүс дотроо тэр мал амтныг тэжээж өсгөн үржүүлж одоо мал эмнэлгийн бүрэн үйлчлэгээ хяналтанд авсан байх. За тэгэхээр энэ Буман тарлан төсөл бол яг ийм эрүүл бүсийг бий болгож хийж байгаа төсөл. Махны гарцад бол мэдээж одоо услахаа болон бэлчээр бол маш их өндөр үүрэгтэй байдаг. Тэгэхээр услахаанд бол жишээлбэл одоо бүлээн ус өгөх гэх мэтлэн дээр бол нэгж одоо малын гарцыг нэмэгдүүлэхэд байдаг учраас зөх стандартын дагуу одоо бэлтгэж гарч ирсэн малыг дараагийн шатанд одоо яг бүтээгдэхүүн болгоход бол одоо маш сайн үйлдвэр хэрэгтэй. Тэгэхээр энэ үйлдвэрийг анхнаас нь зөв төлөвлөж одоо хийх нь өөрөө урт хугацаанд одоо маш сайн чанартай махыг гаргах одоо бас нэг суурь хүчин зүйл болно. Тэгэхээр энэ тал дээр бас бид нэр зохион мэрэгжлийн хүмүүсүүдийг энэ төсөлд бас одоо гэж хамруулж оролцуулж байгаа. Тэр хүнсний одоо бэлтгэн нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэдэг нь юу гэж хэлж яах вэ гэхээр тэр малыг төрхөөс эхлээд үйлдвэр төхөөр хүртэл энэ гинжин хэлхээний систем дээр нь хүнсний аюулгүй байдлыг нь одоо хянаж баталгаажуулж малын мэдээллийн талаар оруулахад бол технологийн нэвтрүүлэг заашгүй шаардлагатай байгаа. Энэ нь бол бидний мэдээж махны гарал үүслийг баталгаажуулах бид нар үнэхээр эрүүл найдвартай стандартын шаардлагаас мах идэж гэнэ гэдэг одоо бүртгэлийг бий болгоход бол маш чухал үүрэгтэй. Цаашдаа яг энэ төсөл дээрээ бол энийг хөгжүүлж явахаар төлөвлөж ажиллаж байгаа. Аслагдсан хөдөөгийн сумдад аж ахуй ажлын байр бий болгосноор хөдөөгийн хөгжлийн суурийг тавих. Малчдын амьдарч байгаа нөхцөл байдлыг бид нар сайжруулахад малчдын орон сууцыг шинжлэх одоо ийм шаардлага бас бий болсон. Тэгэхээр энэ шаардлагын хүрээнд бид нар одоо шинэ техник технологи инновацийг нэвтрүүлэх зорилгоор бас одоо манай багт энэ салбарын хүмүүсүүдийг бас одоо оруулсан байгаа. Залуу хүмүүсийг бас энэ салбарт оруулахад одоо тог цахилгаан одоо интернет холбоо тухтай ажлын байр гэх мэтлэн зүйлүүдээс нөлөөлж байгаа учраас хотын орчныг хэрэг бүрдүүлэх гол нэгс нь юу вэ гэвэл зөвхөн эрчим хүчний асуудлыг шийдэж өгөхөр байгаа. Төсөл хэрэгцээ цаашдаа
Батуй орчныг бий бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зайлшгүй шаардлагатай бол тэгжээ сум бол хөгжих нь гарцаагүй. Иргэдэд өр шимийн хүртээж ажлын байр нэмэгдүүлж ингэж ажиллах нь бол гарцаагүй бид нар 1/8 ажил болоод байгаа. За төслийн туршилтын одоо 3 жилийн хугацаанд бас цөөнгүү тооны хүмүүс манай энэ төсөлд бол хөрөнгө оруулсан байдаг. Тэгэхээр энэ хүмүүсүүдийн гол авсан өгөөж маань юу вэ гэхээр жил болгон одоо сайн чанарын баталгаатай одоо эдшээр одоо хангагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар шинээр одоо хөрөнгө оруулах хүмүүсүүдтэй ч гэсэн бас одоо энэ боломжийг олгох болно. Өөрөөр хэлбэл та оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг урьдчилаад одоо энэ жил авах энэ нөхцөл болцоогоор бид нар хангаж өгч байгаа. Хөдөөрөө тэгвэл одоо энэ хотод амьдарч байгаа хүмүүс яаж хөрөнгө оруулалт хийх юм гэдэг асуулт байнга байдаг. Тэгэхээр энийг бол яг хамгийн бодитор бол яг эдийн засаг бизнесээр уях боломж байгаа. Тийшээ одоо хөрөнгө оруулалтууд их шаардлагатай. Гэтэ энэ хөрөнгө оруулалтыг ганц нэг бизнес эрхлэгчнэр гэхээс илүү бид нар одоо өөрсдөө хөрөнгө оруулалт хийж болж байна. Монголынхаа баялагийг одоо бид юугаараа баян газар баян байдаг. Мал баян гэж байна. Энээс шимийн бас хүртэж байгаа улсуудын хувьд бол төслийг бол 100% дэмжинэ. Гол зүйл нь юу ах вэ гэхээр Монгол улстай хийж байгаа. Ямар нэгэн юм урагшаа явж байвал бидний тусалцаал хэрэгтэй байгаа бол оролцсон. Энэ 1 кг ах худалдаж авахтай энэ төслийн одоо нэг баг зэрэг ч гэсэн жижиг дэмжлэг үзүүлж байгаа. Энэ нэг жижиг алхмуудын чинь ард бидний өнөөдрийн тулгамдаад байгаа, нийгэм тулгамдаад байгаа, эдийн засаг тулгамдаад байгаа, байгаль орчин тулгамдаад байгаа. Энэ олон асуудлуудыг бол шийдэж болдсон байна. Тэр шийдэл юм аа. Одоо хөр дээр бид нар хөрөнгө оруулалт буюу одоо үйл хөдлөх хөрөнгө авч байгаа юм шиг одоо яг юм хувьцаа эзэмшигч байдлаар ч гэдэг юм уу те ингээд өөрийн гэсэн үхэртэй болох боломжийг олгож байгаа гэдэг энэ төсөл бол маш тийм амьд тэгээд их шинэлэг тэгээд бас юм хуучрашгүй ийм төсөл байна гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол одоо энэ жилдээ бид нар нэг 200 хүнтэй хамтран ажиллах гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Эдийн засгийн талаас харахтаараа хөрөнгө оруулалтыг бас хүний оюун санааны одоо энэ сэтгэл тэнхээний тэр хөрөнгө оруулалтыг бас их сайн бодлож үзэх хэрэгтэй. Мэдээж хэрэг яг цэвэр санхүүгийн хөрөнгө оруулалтууд бол нэг өөр байдаг. Цаадах хөрөнгө оруулалт гэдэг бол тэр тухайн төслийг удирдах байгаа, тусгай төслийг одоо менеж болж байгаа тэр усууд ойлгож мэдрүүлэх сайн. Гэр бүлэрээ нийлээд ах дүүгээрээ нийлээд тэгээд эхний ээлжинд бол одоо их хэмжээний мөнгө гаргах шаардлагагүй. Нийлээд 10 сая төгрөг гарах юм бол та нар ингээд эдчний үхэр авах боломжууд бүрдээд эхэлнэ гэдгээр давуу талтай. Тэгэхээр энэ 200 хүн маань мөн ялгаагүй одоо сайн чанарын махыг одоо хэрэглэх нөхцлөөр бид хангаж өгнө. За тэгээд өв соёлд хөрөнгө оруулалт хийцгээе. Өөрийнхөө эрүүл амьдралд хөрөнгө оруулалт хийцгээе. Одоо эрүүл хүнснийхээ махыг иддэг бол боломжийг олъё. Шинэ үеийн юм хөрөнгө оруулагчдыг одоо та бүхнийг одоо уриалж буман тарлан төсөл дээр бидэнтэй нэг дээрэ гэж хүсмээр байна.